Баярхан гэдэг Орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөр нэг нэгнээсээ ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсч чод. Одоо харчлаа. Би нөлөө Москвадаас харж ирсэн. Москва жоохон тийм байхад. Хүний хэрэг биш юм шүү дээ. Морог төрөө хэрэг 1970 онд миний аав хэлсэн үг. Тэгээд хойш ингээл нэг 9 он байсан. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд намайг аваад гэж байхад тэр цагаан цэгцийг хүлээж аваасаа гэж бодсон. Эсвэл энэ зүгээр шинжлэх Сайн бацгаана үзэгчтэй та бүхэнд орой минь төргий. Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэнд зориулан бэлтгэж хүргэдэг сэтгэлээ нэ чин сэтгэлийн ярилцлагын энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй нэгэн зочныг үзэгч та бүхэндээ танилцуулахад туйлын таатай байна. Монгол Улсын драмын Эрдмийн театр. Эрдмийн театрын жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Цэрэн Доржин Баясгалан гэдэг эмэгтэй байна. Сайн явж байна уу? Сайхан аварч байна уу? За сайхан аварж чинь, сайн явж чинь. Одоо биднийг үзэхгээ сууж байгаа энэ телевизийг өмнө сууж байгаа бүх одоо үзэгчтэй энэ оройны мэндийг хүргье. Манай Эрдэнэтэд өмнө нь нэлээд олон л удаа иржсэн баг. Тэгээд энэ удаа ирэхэд ямар сэтгэл төрж байна? За энэ удаа ирэхэд урд нь болохоор яг театрынхаа шугамар дандаа иржсэн тийм ээ. Театрынхаа жүжигэнд тоглох гэж зүгээр жүжигчний хувьд ирээд л яг буудалдаа ороод тэгээл тоглох өдрөө тоглох цагтаа театрынхаа тайзан дээр очиж тоглолчвол буцаж ирээл буудалдаа ороод амраал ингээл яг жүжигчний хувьд ингээл явж исэн бол энэ удаад одоо тоглолт маань 5-6-нд тоглоно. Тэрнээс өмнө урьдчиж ерөнхийдөө театрынхаа жүжигийг сурталчлах маягаар тэгж энэ толгой бариад ингэж ирж гин. Тэгээд ер нь их тийм Эрдэнэттэй баг танилцдаггүй шахуу явцдаг байсан юм байна л да. Гэтэл одоо дэлгүүрээр хүртэл орлоо. Дэлгүүрийн дангуунуудаар хийслээ. Тэгээд ер нь л бол ингээд гок руу анхудаага орж үзлээ. Гендрекс гэдэг ингээд ийшээ анхудаага орж ирж үзчихин те. Ер нь л тэгэл театрынхаа жүжигийг сурталчлах гээл татварын хилтэс гээл ингээд янз янзын газруудаар ингээд ороод манай имлэгээр хүртэл орлоо. Сая бас имлэгийн ахлах суулагч нарын зөвлөгөөн дээр орж бас жүжигээ танилцууллаа гэх мэтлэн ер нь л бол нэвтэлж ин дөө. Тэгээ Эрдэнэтийг нэвт шив хөндлөн гулдал явж ийн Эрдэнэтээр тий. Эрдэнэтэд өмнө нь олон удаа ирсэн атлаа тэгж хөндлөн гулд явах тийм боломж цаг зав бололцоо их багтаа ирдэг байж. Тийм байна. Тэгвэл Овс аймгийн цагаан хайрхан сум гэж алс миний эх орны баруун хязгаарлуу ойрмогхон хизээ яв. За өөрөө увсыг холж таарж гэнэ тэгвэл за хамгийн сүүлд өнгөрсөн жил очсон. Өнгөрсөн жил драмын театрын дарга Цэрэн самбуу дарга маань надад санал болгосон л доо. Тэнд нөгөө Туваагийн театрын 80 жилийн ой болж цаашаа усаас цаашаа гардаг штэ. Тэгээд 80 жилийн ой болоод тэгээд драмын театраас ямар нэгэн мэдчилгээ дэвшүүлэх хүнтэй хамт очих хэрэгтэй болж байна. Тэгээд чи ингээд ийшээгээ юуны Туваагийн театрын 80 жилийн ойд ингээ хамт яваач гэд санал болгосон. Тэгээд яг тэр тийшээ явах байлимда тэрийг онгоцоор очичоод цаашаа машинаар явсан л да. Тэгээд тэгтээ яг усынхаа театрт бас өөрийнхөө Эдит Пиаф гэдэг нэг хүний жүжиг байдаг л да. Миний тэрийгэ тоглоод бас усынхандаа бас төрсэн уулынхаа хажууд очиж мөргөөд ч юм уу те яг тэгж очих боломж надад гарсан л да. Ховор тохиолдол байна те. Ховор тохиолдол. Баясгалан гэдэг хүний хувьд бол магадгүй цаг зав багтаа ажил ихтэй юун увс юун цагаан хайрхан орхон нэвтэл гэртээ бараг бага цагийг өнгөрөөдөг тийм хүн тэнд очино гэдэг бол их л ховорхон бас мартагдсахгүй л тийм тохиолдол байна. Тий. Гэхдээ тэр чинь гоё штэ нутагтаа очино гэдэг чинь бүр цагаан хайрхны хувьд бол бүр манай аавын нутагтаа тэгээд 2 жилийн өмнө цагаан хайрханд очиж исэн газраар хүүгээ дагуулад ахтаага бэрэгчтэйгээ бөөнөрөө очиж исэн. Тэгээд цагаан хайрхан уул гэж байдгийн.
уран цагаан хайрхан уул гэж байдгийн. Тэрний бас орой дээр бид нар чинь жимс түгээл дээшиг аягүй гарч авирдаг байсан. Орой дээр нь гардаг байсан. Тэрэн дээрээ бас яг адилхан гараал бас нутгийнхаа уул усандаа залбираал тэгэл явсан. Их сайхан байсан. Тий, уул усандаа очино, нутагтаа очино гэдэг чинь тэгэл аав ээж дээрээ очтойгоо бас их адилхан. Их сайхан байдгийм байлаа. Хичнээн яг төрөл садан ах дүүнэр байх тэнд одоо байхгүй ч гэсэн бүр тэр хар багын бүх юм ингэж л нүдэнд харагддаг юм байлээ л дээ. Тий. Цагаан хайрхан уулын орой дээр гараад 2 жилийн өмнө очоод орой дээр нь гараад ертөнцийн сайхан салхийг хамраараа амьсгалаад ер бусын тийм нэг сайхан мэдрэмжийг аваад байж хахад бага нас мэдээж аав ээж тэр бага насны тэр сайхан дурсамжууд ямар хөө байдалтайгаар эргэж сэтэрч яах юм? Ерөөсөө л тэр хавьд тэр нөгөө манай аав ээж хоёр хоёулаа багш хүмүүс байсан. Багш хүмүүс аав маань шугам зургийн багш цэрэнд орж гэж хүн байсан. Ээж маань орос хэлний багш сувдаа гэж хүн одоо амьдарч байгаа л да байгаа. Тэгээд хоёулаа багш болохоор 100 яг хүүхдүүдэд цагаан эдэн дээр гаргана гэл аваад гардаг байсан. Тэгээд жоохон байхдаа нөгөө айлын ямаа ийм жижигэн сав аваад айлын ямаа их сааж гүдэг тэр хаваар тэгдэг байлаа. Тэгээд ер нь л 100 болгон тэгэл манай нутаг чинь их сайхан хүрээнүүдтэй жимстэй тошлоо гэл тий жимстэй самартай тийм газар их сайхан байгальтай тийм газар. Тэгээд ерөөсөө л тэр жимсэнд явдаг тэр амууд те тэр сонгинтын ам гээл тэр яг цагаан архны орой руу гарахад ингээд аруулгын их аруулга баг аруулга гэд ингээд явдаг. Тэгэл жимс маш их түүдэг байсан. Том ихчтэйгээ тэгээд ах нартайгаа хамтдаа жимс түүгээл их явдаг байсан. Тэр л ерөөсө санаанаас гарахгүй ингээд саяхны юм шиг санагдал том юм хүрэн бас ингээд хар ногоон өхрийн нүднүүд тэрийгээр ингээд яриаж исэн. Тэр бүхэн санагдал их л гоё байсан. Тий. Бараг таньдаг өхрийнүүд байна уу? Аваад идсэн болохоор тэр эргэж нөхөж ургасан нүднүүд нөө. Тийм. Үнэхээр сайхан бүх юм нь их сайхан тийм танил их сайхан байна лээ. Тэгээд тэрийгээр бид нар чинь жоохон байхдаа юм цүнхэл гэж ярьдаг байсан шүү дээ. Юм гүнзгий тогтсон юм дээрээс гэхдээ орж иж байгаа ингэж усдаг. Тийм уснууд нь болохоор манай дүү бүр нэг удаа ороод малгаан дөнгөж харагдаад бүр энэ хүртлээ ингээд алга болцсон. Тэгээ малгайг ингэж малгай нь хөвж штэ гээд авахд доороос нь ингээд дүү мэн гарч ирж ирсэн. Бид нар дүүгээ хайчаа тогдоод алга болцсон. Тийм хүртэл юм болж исэн. Тэгээд их тийм гүнзгий уснууд байсан. Тэд нар маань харин нэлээд тийм ширэгдсэн ч юм уу тиймэрхүү багассан тиймэрхүү харагдана лээ. Удаан хугацааны дараа онож өссөн тэр нутагтаа очоод нутгийнхаа ууланд авираад тэгээд тэнд ингээд очоод сууж яхад магадгүй таны хүүхэд ахуудаа гიშгэж тоглож явсан тэр газар хөлий чинь хэвлдээд сэтгэлд чинь бас тийм сайхан дурсамж үлдсэн байх гэж би. Бүр маш их одоо саяны ярьснаас чинь их гүнзгий ойлголоо. Тэр аавын нутагт очиход их сайхан байдаг. Аавынхаа нэрээр л газрыг замчлуулаад яваад байгаа юм шиг. Таарсан хүн бүхэн магадгүй таныг манай цэрэн дөрж өгшийн хүүхдүүд байна штэ гэж ухтдаг байх. Тэр нутгийн иргэд яаж ухтав? Тий. Манай аавыг цэрэнд орж гэхээсээ илүү хүмүүс их тийм авгаалдаг. Цэнзэ гэж дууддаг байхгүй. Тэгэл цэнзэгийн хүүхдүүд явж гин, цэнзэгийн хүүхдүүд явж гин гэл сайхан байсан л да. Тэгээд нөгөө манай аав их тарууга их яадаг усын анчин хүн байсан л да. Бид нэг жоохон багт агнадаг. Тэгээд тэрийг ирээч тэгснэ хүмүүсийн тэндээс бас нутгийнх нь юмыг амсуудыг гэл тарууны мах хүртэл жоохон ингээ барьдсан чирж яах шиг те. Тэгээд сонин гой юм зөндөө болсон. Тосч аваад гаргаж өгөөл. Яг тэр үед бол ер нь аавыгаа их санах юм уу? Сандгүй яг яагаад ингээ хүний сэтгэл рүү айгүй эвгүй огшоогоод зүгээр л асууж байгаа нутаг явсан тухай л ярьж байгаа баг. Тий. Их сайхан тийм мэдрэмж төрж ийн л та. Тэгээд яг хар баг насны аавын тухай ингээ ярихаар бас их эвгүй байшгүй хамаагүй битээ яриа. Ер нь бол театрынхаа тухай, театрынхаа жүжигийнхээ тухай яри. За. Овс нутгийнхан сүүлийн үед гэдэг маань за магадгүй 2000-аад оноос хойш Монгол эх орныхоо нэрийг ард түмэндээ дуурсгасан Монголын ард түмний зүрх тархийг сонроор нь дамжуулан мэлаасан мундаг олон дуучидтай болсон. Маш олон дуучид за нэрлэхэд бол одоо барахааргүй. Өнөө цагийн мундаг одоо манай монголчуудын том ялоодогоор зохиолын дуучид. Тийм байх шүү. За тэрний нэг илэрлэл нь саяхан бас нэг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Түр мандахтай хамт дуулсан Өсгөө гэдэг. Өсгөөр гэдэг хүү хүртэл Увс аймгийн
Тессомих юм блэ. Оо за. За энэ дуучдын нэг нь бол таныг гэж би хэлэх гээд байгаа юм. Ягаад тэгэхээр драмын театрын жүжигчдээс их олон мундаг дуучид байдаг л да. За Эрдэнэ цэцэг, Баясгалан, Уран чимэг энэ төр гэл танаа яг нэгэн үеийн нэгэн дор ажиллаж исэн. За нэг удаа жүжигчд дуулж байна гэдэг уралдаанд Баясаа төрүүлжсэн санагдаж байна тийм үү? Жүжигчд дуулж ийн гэдэг уралдаан маань нэг удаа л явж исэн. Тэр маань 2003 онд яг одоо энэ Гигэ Муза академи болоод өргөжтсөн драмын мэргэжлийн жүжигчдийн төв гэж тухайн үед байсан. Тэгээд манай театрын хоёр хамтлаг дотроо хоёр хамтлаг жүжигчд дуулж ийн тэмцээнд орж исэн тухайн үед. Тэгээд яг хамтлагаар бас хувь одоо дуучнаар гэж гоцол дуучнаар гэж хоёр ийм шалгаруулалттай байсан л да. Тэгээд хамтлагт нь болохоор одоо яг энэ Иби Боги Пара коммунист гэж нэртэй Иби Боги Пара болт Иби Боги гэдэг дотор тий амгаа энэ дөрөв коммунист гэдэг нэртэй тухайн үед анх яг тэр тэмцээнд орж исэн байхгүй юу? Нараа ихч одоо нар мандах унган харийн нар мандах шүү дээ. Унган харийн нар мандах чинь Бацсхийн нар мандах. Тий Бацсхийн нар мандах тий одоо энэ Эрдэнэ цэцэг жүжигч бид гурав Бадраарчиг Эрдэнэ цэцэг бид гурав эко гэхээр одоо англиар бол эко, монголоор бол цөөрэ гэдэг одоо үг юм байна л да. Бид нарт одоо яг тийм нэрийг өгөөд тэгээ бид нар яг тэдний хамтлагтаа өрсөлдөж ингэж тэр тэмцээнд орж исэн байхгүй юу. Миний хувьд болохоор яг хувь жүжигчин гоцол дуулах талаар яг тэр тэмцээнд нь орж исэн. Тэгээд манай хамтлаг тэдний хамтлагт дарагдаад тэдний хамтлаг төрүүлээд би болохоор нэлээ хэдэн дуучны пароди хийж одоо чулуун чимэг дуучин Алла Пугачева за тэгээд нөгөө хин гой цогцлмаа гой энтрийг наран гэдэг дуучдын пароди хийгээд тэгээд төрүүлчихсэн. Тий. Тэр тэмцээнд тий. Тэр тэмцээнд тэрнээс хойш дахиж ирээсээ яваагүй байна. Саяхан харин энэ жил бол тэмцээн биш. Үлзэн ихүү Баяр Магна эднэр хамтраад жүжигчд дуулж ийн гэсэн концерт хийсэн. Тэндээ бол бас уурж оролцуулсан. Тэн дээр Франц дуунуудаас бас 2-3 пароди бас үзүүлсээ Отгонбат хөтөлжсэн. Тэгээд одоо пароди хийдэг байж үзэгчдийг ингэж орхиж гарч болохгүй гэх миний бүр нөгөө олон жилийн өмнө хийжсэн пародигаа минь хийлгээд ингээд тэр бас концертанд оролцсон. Тий. Яг танаа нэгэн үед улсын драмын театрт ажиллаж байгаа одоо бас ажиллаж исэн эмэгтэй жүжигчд бол их мундаг дуучид. Манай үзэгчид их хүлээн зөвшөөрөх баг. За их дуулч дуулдаг Эрдэнэ цэцэг тэгээд Уран чимэг. Тийм манай одноо бас их хөөрхөн дуулна тий. Тий Шторжи одон чимэг. За тэгээд хамгийн мундаг монголчуудын мэддэг нь унган хайрыг дуулдаг нар мандах гэдэг. Нараа их чинь бурхан минь мундаг шүү дээ. Одоо тэгээд маш олон дуунууд олон жүжигийн дуунууд байгаа тий. Тэр бүхэн ихэнх нь яг хүмүүст хүртэл болцсон. Олны одоо таньдаг дуу болцсон. Тийм болохоор нараа ихч бол одоо яста ярих юм байхгүй. Одоод мундаг шүү дээ. Маш сонирхолтой тийм өөрийн гэсэн өнгө төрхтэй өвөрмөц хоолойтой хинч дагаж дуурайж чадхааргүй тийм. Хэцүү юу? Тий. Жүжигчин болсон тухай сонирхож асуух гэсэн. Аав нь шугам зургийн багш, ээж нь орос хэлний багш байдаг. Танаахнаас ер нь жүжигчин гэдэг юм урлагийн хүмүүс байх юм уу? За манай аав ээж хоёулаа урлагийн бус хүмүүс. Гэхдээ би ер нь тэгж ярих дуртай л да. Манай аав өөрөө их авьяастай хүн байсан. Манай аав бид нэрийг жоохон байхад л ерөөсөө нэг 100 гаруй үлгэр мэддэг хүн байсан. Тэгээд орой болгон үлгэрээ өөрчлөн зарим ч бараг зохиодог гэсэн баг. Тэгээд үлгэрүүдээ бид нарт ерөөсөө дүр болгон дээр нь өөрөө хуурч тоглож ярьж өгнө. Тэгэл нэг бол бухан бэр болоод нөгөөх нь хүү болоод тэгэл эсвэл нөгөө юу болоод ухны шиг болоод гэдэг ч юм уу те ингээл дүрд нь хуурж ингэж тоглож бид нарт ярьж өгдөг гэсэн баггүй. Тэгээд тэрнээс болоод ч тэр үе яг тухайн үед хөдөө орон нутагт чинь орбитийн сугал гардаг. Тэгээд яг орбитийн сугаар яг нөгөө үлгэрийн кинонуудыг үзэн дээрээс нь ном зохиол маш их уншин. Зохиолоо өөрөө дотроо уншаад кино болгож ургуулж бодно, жүжиг болгож ургуулж бодно. Тэгээд орбитийн сугаар гарсан балет, дуур энтрийг би ганцаараа ингээд сонирхоод наадхаа болооч битгий юм чарлуулад бай гэл ингээд тэгэхэд чинь яг ингээд тийм дуурийг бол сууж байгаа л ингээд үздэг.
тийм байсан. Тэрэнд минь аав маань л нөлөөсөн байх. Аав маань их сайхан дуулдаг юм хүн. Тэгээд ер нь л багасаа тэгэл жүжигчин болно гэд. Аав ээжээсээ ч асуухгүйгээр тэгэл шалгалт өгөөл тэнцэл. Би жүжигчин болох тийм сургуульд орчлоо, урлагийн сургуульд орчлоо гэд аав ээж хоёр руу уцаар ирж исэн би. Тэгэл хинч намайг тийм болч гээгүй өрөөл тэгэл Болж гээгүй. тий болж гээгүй. Тэгээд өрөөл тэгэл яг жүжигчний мэргэжлийг сонгосон доо намайг зориг багш. Тэг би зориг багш, лаасрын багш хоёр маань очиж авчирч исэн усаас. Тий. Манай үзэгчид сайн санах бах зориг багш гэдэг нь улсын драмын эрдмийн театрын дарга байсан Алтан өргөө гэдэг киноны Сүмбэ гэдэг дүрийг бүтээдэг. Өөр олон дүр бүтээсэндээ. За Лаасрын гэдэг хүнийг манай эрдэнэчүүд сайн мэднэ. Монгол улсын гавьяа жүжигчин Лайхан сүрэнгийн Лаасрын гэж. Тий. Монголын ард түмний цолдгоор гарын 5%-ийн шагдар гэдэг өнөө шагдарч шүү дээ. За олон кино видео бас. За энэ хоёр их мундаг хүмүүс очиж энэ авиасыг илрүүлж олж ирж тэ. Тэгсэн. Тэгээд хоёр багштай бол үргэлж мөргөж явдаг. Үргэлж хоёр багшигаа бодож явдаг. Одоо тэр хоёр авчраагүй бол хөдөө орон нутгад хөөх юм уу намайг хэн олж очиж авч Тэр хоёр авчраад хэд тушаачав. Тэгээд Ган Төмөр багшд маань тушаасан. Ган Төмөр багш маань одоо хүн бүхэн сайн мэднэ тийм ээ. Монгол улсын ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар төрийн сойрхолт Цэрэндиждийн Ган Төмөр гэж миний багш байдаг. Тий. Театрын сургууль, за урлагийн сургууль, за одоогийн манай үзэгчдийн мэддгээр соёл урлагийн их сургууль сурч байхад за Ган Төмөр багшаас нүүр ямар багш нар байж одоо энэ эрдэмэд чигийг нь зааж өгөв. За Ган Төмөр багш маань яг 1-2 курст гидсийг төгсөж ирсэн Сүхэ гэж багш. Та яг хамтарч манайгийн Сүхэ багш болохоор яг манай ангийн нөгөө куратор багш гэдэг үлээ. Тэ? Яг тэгж анги удирдсан багшаар ингэж ажиллаж исэн. Тэгээд Сүхэ багш маань бас нэлээд гидсийн сургууль одоо сурж ирсэн залуу хүн байсан учраас биднэрт одоо тэнд хийгддэг дасгалууд, тэнд хийгддэг багш нарын одоо өгдөг задаачууд, тэгээд багш нарын тавьдаг бүх одоо шалгууруудыг л биднэрт тавьж биднийг сургаж байсан. Тэгээд бидний одоо ялангуяа над дээр Эрдэнэзаан чинь манай ангийн хөвчүүд тэгээд усаас 4 хүүхэд ирж исэн тухайн үед ховдоос 2 хүүхэд ирж исэн бүгд аялахтай тий бид нар чинь бүгдээрээ л тэгэл 4-д баяд тийм аялахтай байсан усаас бага яснууд за тэгээд яг энэ аялах дээр мэн болохоор Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн урт насан гэж хүн байдаг одоо 70 гарсан сайхан хүн бай. Сайхан эмээ байна да. Сайхан эмээ. Одоо эмээ биш ээ. Чи мундаг том профессор хүн учраас одоо хизээч трийгээ тавихгүй эмээгийн ажил хийхгүй. Одоо яг соёл урлагийн их сургуульд бол яг байнга ирж одоо юугаа хийчихдэг байхгүй юу? Анализа хийгээд тэн дээр одоо ямар сургалт явж гин те тэр бүхнийг яг хараа хяналтандаа бас байлгаж идэг тийм хүн байгаа. Эмээгийн ажил бол хийхгүй шүү дээ. Тийм тэгээд тийм мундаг урт насан гэж багш одоо яг бидний хэлний одоо яг дөрвд аялга, баяд аялга те тэр бүхнийг ингэж засч исэн. За тэгээд яг мэрэгжлийн багш нар гэвэл яг энэ багш нар дээрээс нь тэгэл одоо философч байна уу, орос хэлийг туяа гэж багш зааж исэн ч гэдэг юм уу тэгэл ингээл төрлийн багш нар байгаа баг. Манай уртаа багшийн тухай би бас өмнө нэг жүжигчэнтэй та нарын ойролцоод өгсөн бахаа жүжигчэнтэй ярьж исэн. Автобусны буудлын дээр нэг микрийн кондуктор ингээд нөгөө буудлуудаа зарлаад хашгирдээ шүү дээ. Одоо юу ч гэдэг вэ ингээ баг. Тэгсэн уртаа багш ингээ зогс. Миний хөө наатаха тод хэлгээд гэж хэлсэн. Бүр одоо тэгээд дасал болчих шүү дээ тэр чинь тод хэлээч наатаха гэж хэлсэн. Заримдаа бид нар хүртэл тэгдэг шүү дээ. Хүнтэй ингээд яриад ванда бовтноо тахаар хөөе дикц олигтойхон дикцтэй хэлдэ тод хэлгээд нэгдэг байхгүй. Яг тэрэн шиг. Манай үзэгчид бас үзсэн байх гэж бодож байна. Анирлагч гэж нэг кино. Тий. Гараад бас нэлээд хугацаа өнгөрлөө те. 2-3 жилч болов уу? Тийм байхаа. 4 жил шахуулчих гэж байна уу? За 3 жил болж байгаа байх те. 3 жил орчим болж байгаа болов. Тэр кинонд тоглож байгаа. Тэр кинонд тэр хэн гэдэг вүлээ тэр дүр дээр. За би бол нэрийг нь сайн санахгүй нь ээжийн дүрд. Тий, ээжийн дүр. Ажиллаж байхад зөв нэг л яг нутагтаа очсон юм шиг гэртээ ирсэн юм шиг тиймэрхүү байдалтай л надад харагдаад идэв. Модон дотор ууланд. Тэгээ сая ярьж байхнаа надад аргагүй цагаан хайрхан уулын охин яг л тийм л байхаас яах вэ гэж бодогдож байна.
Тэр хөвсгөл тавсан гэлөө тэрийг. Үгүй. Сэлэнг аймгийн бугант. Аа. Сэлэнгийн бугантд их гоё байгальтай ерөөсө тэрэ ярэ жимс өмөрцөн тийм газар байт юм л. Маш гоё байгальтай. Шумууланд л жахан тиймэрхүү. Тэр киноны хувьд бол зохиол нь их гоё зохиол. Хэлэх гэсэн санаа нь их тийм гоё санаатай байсан. Ер нь л байгаль би одоо шар тэнгисийн тарчлаа гэж жүжиг байдаг манай. Мөнхтөрч найруулагч юм найруулсан тийм жүжиг байдаг. Тэрэнд тогсноос хойш энэ байгаль ихтгэлхийн тухай их боддог болсон. Тэгээд бид нар яавал одоо байгаль ихтгэлхийгээ бид нар аварч үлдэх хэрэгтэй вэ? Яавал одоо бид нар хайрлах хэрэгтэй вэ ч гэдэг юм уу, тиймэрхүү жоохон бодолтой байдгаа. Тэгээд байдаг байсан. Тэгээд яг тэр зохиолыг уншаад ер нь л бол амьтдыг сүйтгэж болохгүй. Амьтд гэдэг бол ингээл янз янзын боддог байсан хүн чинь тэр зохиолыг уншаад яг тэрний эсрэг үг нь тэгж бичигдсэн тийм зохиол байсан л да. Тэгээд би хэр баргийн одоо кинонд нэг тийм зөвшөөрдгөө л дээ. Тэгээд зохиолын л уншдаг, зохиол нь таалагдахгүй бол татгалздаг тийм байсан. Тэгээд тэрнээс болоод тэр зохиолд тэр кинонд тоглохоор шийдвэр гаргасан байгаа юм. Гэхдээ одоо яг монтаж энтрээс шалтгаална, найруулагч маань ямар өнцгөөс нь хийж байна вэ? Ямар зургийг голчлон монтажинда оруулсан байна вэ гэдэг бол нэг өөр асуудал. Тий, ямар ч хэсэн зохиол нь тийм их сайхан зохиол байсан. Тий. Надад бол тэр кинон дээр жижигчин баясгалан яг нэг сайхан нутагтаа ирсэн нэ. Их тийм аз жаргал хангалуулаад энэ миний л нутаг юм чин. Би л эзэн юм чин гэсэн шиг л харагддаг шүү дээ. Тийм үү. Ядаж л одоо тэр чинь бас нэг нутгийнхаа одоо нөхөр нь бас янз янзын ан хийгээд идэг. Тэрний шийтгэл ер нь л тэгэл үүлийн үрэл юм да тий. Үүлийн үр гэдгийг л ер нь дуурах гэсэн тийм кино байсан. Яг тэгж харагдсан бол бас болсон байна. Шар тэнгисийн тарчлаанаар мус авлаа. Үгүй. Аваагүй лөө. Үгүй, шар тэнгисийн тарчлаанаар авч байгаа. Жүжиг нь бол авсан тий. Жүжиг нь авч ирсэн нэг. Мус авсан. Зураач нь авсан. Зураач, зохиолч хоёр авсан байхаа. Магадгүй тий. Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн сэтгүүлч зохиолч Бадам Учрын Галарид гэж. Тий, Галарид мундаг зохиол шүү дээ. Тэр шар тэнгисийн тарчлаа уг нь их бас амар зохиол шүү дээ. Тэ. Хэрвээ бид нар яг ихтлгийг хайрлахгүй бол хэрвээ бид нар усуунд одоо яг ихтлгийг хайрлахгүй бол бид 100 жилийн дараа гэхэд бид нар балга усч олдохгүй юм болноо. Тэгээ бид нар яг одоо 40 настай хүн шиг тэр үеийн 20 настай хүн 18-тай хүн ийм болноо гэл те. Яг энийгэл бид нар хайрлах ёстой гэл тийм санааг ингээл маш тийм тарчиг хичнээн те балга ус байхгүй тэгээ устай газар руу октоудаа худалдаад идэх байхгүй юу? Усаар тэгээ усан дээрээ зодон болоод дайн болоод ингээд тэгээд нөгөө усыг уухын тулд тэд нар чинь янз янзын арга сэтэл те тэгээд хичнээн ус балга ус байхгүй бол хичнээн алт мөнгө байгаад яах юм бэ? Алт мөнгө маш их байгаа юм. Тэр жүжигэн дээр алт мөнгө байгаа л ингээл. Тэгээ тэр алт мөнгийг бид нар өөрснөө идээд уух усны оронд ингээл уухгүйгээс хойш тэгээд ус байхгүй бол тэгээд бид нар мөхөөл бүгд л өгч байгаа байхгүй тэр жүжигэн дээр алт мөнгө ингээл тайз дүүрэн ингээл байж л байгаа. Усгүй мундаг асуудал ертөнц тэр чигээр ургамал амтан бүгд л үгүй болно л та. Үгүй болно л та. Их мундаг асуудлыг хүндсэн үг нь тийм жүжиг байсан. Тэгэхээр бидний нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчидтэй бас их талархаж байна. Үзэгчидтэй бас зочноо дахиад нэг танилцуулъя гэж бодож байна. Зүгээр драмын жүжиг гэдэг бол тайзан дээр жүжигчин ганцаараа гараад хийдэг ажил бас биш л дээ. Зүгээр зохиолч, найруулагч, гэрэлтүүлэгч, хөгжим, шүүм, хувцас, будаг гэл олон зүйл бий. Гэхдээ жүжигэнд бас олон хүн тоглодог жүжигч бас байна. Ганцаархнаа бүтэн жүжиг тоглодог тийм чадвартай жүжигчин ч бас байна. За тэр жүжигчдийн нэг бол яагарахгүй баясгалан гэдэг энэ жүжигчин байна. Зөвхөн Монголд биш олон улсад дэлхийд ингээд хүлээн зөвшөөрөгдөө танигдаад олон улсын фестивал төрүүлээд ингээд даруй жил гаруугийн хугацаа өнгөрсөн байна. Одоо дэлхийн сонгодог гэж ярьдаг да. Дэлхийн сонгодог бүтээл Эдип Пиаф гэдэг жүжигийг ганц үний жүжигийг олон улсын театрын уралдаанд очиж тоглоод Монголын нэрийг гаргаад ирсэн. Яг тэнд одоо ингээд ганцаараа очиод л одоо жүжигээ тоглоол шагналаа аваад гарч ирэхэд за тэнд байсан монголчууд бол зөндөл уулдсан байна лээ. Зураг хөргөө ахуулаад янз бүр болцгоосон. Тэнд байдгүй юм билээ. Байдгүй юм байна. Бид бол дараагийнх нь өөр Германд очсныг яриад байна уу те? Германд очсныг. Тэнд ямар хуу сэтгэл төрж яах юм?
Тэнд угаасаа Косовод болсон. Тэр наадам Косовод тэр жил болсон. Тэгээд 10 хэдэн орон оролцсон. Монголоос болохоор ерөөсө төрүүлэх тухай бодоогүй. Ерөөсөө л нэг тийм тэмцээнд очиж үзье. Бид нэр одоо яг бидний чадвар, бид нэр хаана явна те, олон улсын хаана явна, зэрэгэл өндөртөө жүжигчид гэж ямар байдгийг те. Тэдний хаана явна, энэ адагт нь явна уу, дунд нь явна уу, хаана явна гэд. Тэгээд ямар ч гэсэн жүжигчдийн тоглолтуудыг нэг хүний жүжиг гэж юу байдгийг жүжигчдийн тоглолтуудаас ер нь суралцах гэж ингэж явсан. Тэгээд яах вэ их монголчууд зоригтой юм аа. Тэгээ очиод тоглоод тэгэхэд чинь нөгөө яг тайзын минь зурсан Батүлэг гэж манай ихч одоо бид нартай хамт явж байгаа манай үйлдвэр техникийн хэлцээ дарга тийм ихч байдаг. Эдит Пиаф жүжигийн зураачаар ажилласан ихчтэйгээ бас Эдит Пиаф жүжигийн менежерээр ажиллаж исэн Нямцүрэн гэж манай найз хүүхэн байдаг. Тэр хоёртойгоо очиж исэн л да Косовод. Тэгээ олон жүжигчтэй тоглолтын үзээд л бид нар эхнээсээ ахуулаад шүүгчт нь их гоё ил. За өнөөдөр одоо энэ Германы жүжигчин тоглолоо. Энэ Германы жүжигчний хувьд бол мэргэжлийн өндөр түвшинд тоглож байна. Гэхдээ та нар бас юу яаж болохгүй. Яагаад гэвэл та нарын жүжиг магадгүй илүү байж болно гэл ингээл нүүрэн дээр бүгдээр ингээд ярьцгаагаал те. Олон улсын түвшинд бол ингэж тоглох хэрэгтэй. Та нар бол бас хизээч өөрийнхөө одоо үндсэн тэр юугаа бол алдаж болох хөгжид юм уу ингээл зөвлөгөө нүүдэн дээр нь суулгаж байгаа л ингээл зөвлөгөөгөл тэгэл өнгөрсөн тоглосон одоо хүмүүсээ ингэж суулгаал те. За энэ бол ийм амжилттай тоглосон, энэ ийм амжилттай тоглосон. Гэхдээ одоо харталт 3 хүн байна. Энэ 3 хүний тоглолт эдний гүцээ гараад ирэх юм байг гэхөв гэл ингээл шууд шүүгч чинь цаашаа очичвол тэгэл яагаад байгааг нь мэдэхгүй нүүр нь ингэж яваад тэгээд ингээд нэг л нууцгаа юм хийгээл явж байгаа л нэг хүн тодорчдөг штеп. Олон улсад болохоор ерөөс тэр моно жүжигийн шүүгчд болохоор ерөөс орой болгон тэгэл яг жүжигээ тоглоол тэгэл орой болгон тэр улсын өдөр гээл те. Бид нар хоолнд орохдоо тэр улсын өдөр гээл яг тэр улсын жүжигчин тоглоод гарчаад гараад ирэхэд бид нар яг хоолныхаа ширээн дээр бүгд баяр хүргээл те. Өнөөдөр тийм тоглолт боллоо гэж бүгд баяр хүргээл тэрний төлөө хоол идэл гэдэг юм уу те. Бүгд жүжигийн тухай ярилцал ингээл өнгөрдөг. Тэгээд тэгэхэд яг бүх одоо шүүж байгаа, ярьж байгаа яг тэрнээс энэ илүү байлаа, тэр илүү байлаа гэдэг яг шууд ингээл яриад явчихдаг юм билээ. Тэгээд би чинь хэд өдрөн тоглолоо одоо 2-3 өдрөн ч тоглолоо. Тэгээд тоглосноос хоошоо нөгөө монголчууд ерөөсөө тэр Монгол байтугай Азууд байдгүй юм байна лээ. Нэг хятад эмэгтэй байсан гэд ярьж исэн. Нэг удаа ирж исэн гэд бид нар чинь тэгээд ерөнхийдөө ингээд нэлээд сонирхлыг татж байгаа юм л да. Дээлээ өмсөд ингээ явангууд чинь бүгд ингээл гайхаал. Тэгэл нэг манай Аз болж манай Нямка минь нэлээд том биетэй өндөр. Тэгээд бэлгээгчдэр болохоор нэг 2 жижиг юм наавах юм тэгээд тэрийг нэг баахан монголчууд Монгол дээлээ өмсөд ингээд явдаг л байсан л да. Тэгээд олон улсын жүжигчдийн тоглолтыг үзээд тэндээс их юм авсан. Тухайн үед бол миний жүжиг одоо нэлээд найруулах сайтай. Мэдээж Баатар найруулагч одоо урлагийн гавь цэцгэлтэн Баатар найруулагч найруулсан байсан. Баярлагааны Баатар тий найруулагч найруулсан байсан. Их утга төгөлдөр найруулсан. Тайз маань их сонирхолтой. Дээрээс нь гол нь би нөгөө Эдит Пиафын дууг өөрөө дуулдаг. Тэр маань бас хүмүүст их нөлөөлсөн. Яг амдаараа ингээл дуулдаг. Тэгээд дээрээс нь юм хөгжмөлөг тэгээд ямар азар хүмүүст их хүрсэн байгаа юм те. Зохиол маань найруулга маань их хүмүүст ойлгомжтой учраас л яг тоглолтууд маань хүмүүст орчуулах шаардлагагүйгээр ингэж хүрсэн байдаг. Тэгээд хүмүүст их өндөр сэтгэл төрүүлсэн. Тоглосон өдрөөсөө хойшоо ингээл тэнд нөгөө үйлчилж ийсэн залуу жүжигчд бүгд ингээл дагаад гүйдэг дандаа яваа газар тэгэл ийм ухад тим итүү яах чинь ийх чинь гэл яг ингээл явангууд би тэгэл за би ямар ч байсан нэлээд амжилттай тоглосон байх гэдгээ өөрөө мэдрээд тэнд нөгөө шүүгчнэр болохоор ингээл хүчирж гар барьж ингэж баяр хүргэдэг болсон. Зүгээр урд нь болохоор монголчууд уу гэл ингээл өнгөрдөг байсан бол үдснээс хойшоо ингэж гар барьж ингэж ирж баяр хүргэдэг болсон байсан. Тэгээд ер нь л драмын урлаг хичнээн үгэн урлагч гэсэн жүжигчдийн тоглолт бол үггүй байсан ч гэсэн одоо тэр хүний тоглолтын одоо өнгө аяс байна шүү дээ тийм ээ. Хувиралт бол хэний ч нүдэн дээр ил байдаг учраас бид нар ч гэсэн өөрснөө бараг шүүлтэ хийж байгаа юм чинь. Энэ жүжигчин бол ийм тоглож байна. За энэний тоглолт бол иймэрхүү хувиралтай юм байна л гэдгийг харж байгаа байхгүй. Тэгээд үнэхээр бас гран при шагналыг авахд бас үнэхээр баярлж ирсэн. Бид гуруула Монголынхаа туугийг өрсөн. Тэнд ингээд зураг авахудаад бөөм баяр болоод наашаага бас уцаар хэлээл ЮНЕСКО-гоос зохиогдсон тэмцээнээс одоо гран при шагнал авна гэдэг бол энэ бол яг Монголдо хамгийн анхны удаа ийм бас л түүхэнд бичих техникийн зүйлийг хийлцсэндээ одоо баярлдаг шүү дээ.
бичигдсэн явж байгаа шүү дээ. Ард түмэн бичигдээд явж байгаа тий. Монголын тайз болоод дэлгэцийн урлагийн уран бүтээлчдээс хамгийн анх түрүүнд олон улсын шагнал авсан эмэгтэй жүжигчин Цэвэлсүрэн гэдэг эмэгтэй 1972 онд Ардын элч киноны Ариунагийн дүрээр олон улсын киноны их наадмаас шагнал хүртэж ирсэн. За тайзны урлагийн төрлөөс бол одоо таавалж тэ. Зүгээр эмэгтэй жүжигчдэд бол төдийлөн олон удаа гадаад дотоодын уралдаанд хэмжээнд оролцож байгаа. Зүгээр Монголд бол нэг 2 удаа олон улсын уралдаан болж ирсэн тийм ээ. За тэнд бас нэг юу гэдгийг дэрийг нь дэлхийн гэж үзэх юм уу юу бас нэг өөр өсгөл талтай. За энийгээрээ би бас юу хэлэх гэж байгаа юм бэ гэхээр магадгүй Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн найруулагч Баяр Цагааны Баатар, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Цэрэн Доржийн Баясгалан хоёр дэлхийн авраг болоод ирсэн л юм биш үү? Зүгээр спортоор юм бол нэг нь дасгалжуулагч, нэг нь тамирчин болоод тэр тэмцээнээс болохоор гран при авсан. Тэгээд хид хідэн бас фестивалуудад оролцсон. Өнгөрсөн жилийн хувьд дэлхийн гэдгийг бол авсан. Өнгөрсөн жил ер нь бол тэгэл их эвгүй шүү дээ. Одоо нэг хүний жүжигчин би гэд ингээд одоо ганцаархнаа явж байгаа учраас те ганцаархнаа тоглодог учраас би гэл ингээд зурагт болгоноор нэвтрүүлэг болгоноор би гэл ингээд гараад тэндээс тийм авидэрлээ эндээс ийм авидэрлээ гэж хэлээд байх их сонин. Тэгээд ер нь л бол нэг тийм хүнд нэг өөрийн гэсэн нэг юм байдаг юм байл л дээ. Одоо миний хувьд бол ингээд дахиад уртлын жил нь ингээд яваад гран при шагнал авч ирчихэл одоо энэ дараа жил нь дахиад би бас нэг ийм том шагнал авидэрлээ гэл ингээд нэг тийм сонирхол төрөөгүй. Дахиад нэг хэдэн жил бологч гэдэг юм уу нэг тийм айхтар ингээд хүмүүсийн нүдэнд дахиад ингээд ахыг хүсээгүй. Өнгөрсөн жилийн хувьд бол яг Оросд болсон Владимирт Golden Gate одоо Золотых ворот гэдэг тийм бас юу байдаг. Бүр best of best-ийг шалгаруулдаг одоо шилдгийн шилдэгийг шалгаруулдаг тийм фестивал болдгийм байна. Тэрэнд бас урагдаад өнгөрсөн намар 9 сард яваад ирсэн. Тэгээд тентхийн шагнал нь болохоор юу лээ юуны хааны болор малгай гэдэг нэртэй титэм малгай юм байлээ. Хрустальная шапка Манамах гэдэг тийм нэртэй юм болор малгай. Тэгээд тэр нь болохоор их том юм малгай, дунд цэргийн малгай, юм жижигхэн малгай гэдэг юм 3 төрөл байдаг юм байна лээ. Тэгээд тэр болохоор бүр том жүжгүүдийг шалгаруулдаг юм том фестивал байсан. Миний хувьд болохоор нөгөө бичлэгээ явуулаач гэдсэн бохоггүй. Тэгээд бичлэгээ явуулаад тэгээд яг Америкаас нэг жүжигчин, Германаас нэг жүжигчин, Шведээс нэг жүжигчин, өөр Израилийнх байсан уу? Энэ тентхийн 6-7 жүжигчин тэнд ирсэн юунд Владимирт хотод тэр фестивал дээр ирсэн. Тэгээд тэр фестивалийн одоо зөвхөн моно жүжигийг болохоор дунд нь шалгаруулахгүйгээр тэднийг болохоор дандаа бичлэгийг авчирж ингэж бичлэгээр нь шүүлт хийчихэж байгаа байхгүй юу. Тэгээ шүүгээд тэнд ерөөсө дэлхийн шилдэг моно жүжигүүд гэж шалгаруулад зарласан. Тэгээд миний жүжиг дэлхийн шилдэг моно жүжигт багтсан. Тэр фестивалийн хувьд. Тий. Дэлхийн шилдэг моно жүжигт багтаад тэгээд шалгаруулалтаа хийцэн. Тэгээд дэлхийн шилдэг моно жүжигийн улаан хэвсний ёслол гэж болсон. Тэр улаан хэвсний ёслолын нээлтийн тоглолтыг би хийсэн. Тий. Энэ бол одоо амьдралдаа хийсэн миний хамгийн том бахархал. Надад их гоё байсан. Тэгээд яг тэр одоо улаан хэвсний ёслолыг хийгээд тоглолтоо хийгээд Эдит Пиафыг тоглоод тэгээд яг артлын өрөөндөө орж ирсэн чинь нөгөө тэмцээнийг шүүсэн ингээд 10-аад тэр ардын жүжигчин тэр Россия телевизийн том захирал энэ төр те тэр юуны Большой театрын Оросын одоо том театрынх нь бас гол дүрийн жүжигчин биднийг одоо жоохон байхад одоо үлгэрийн кинонууд тоглодог байсан тэр таньдаг жүжигчид энэ тэр ирцэн шүүж байгаа байхгүй тэд нэр хүрээд ирцэн ингээ 10-аад хүн яг орж ирсэн. Тэгээд намайг бүр өстой айгуу гоёор магтаад тэр мэрийг одоо хилээд яах юм тэгээд маш гоёор магтаад надтай хамт бүгдээр зураг авахуулаад ингэн гэдэг бол энэ миний хувьд их том шагнал байсан. Тэгээд тэр болор малгайг би нутагтаа авчирсан. Монгол их орондоо. Тийм Монгол их орондоо авчирсан. Тийм бас том сайхан шагнал байгаа. Жүжигчдийг ингээд харж байхад кинон дээр юм уу одоо жүжигтэр тоглож байхдаа манай үзэгчд бол боддог байх л та. Эднэр ер нь уйлыг бол уйлал зоргоор л уйлдаг хүмүүс юм а гэж боддог байх л та. Ер нь хэр нулимс чангатай вэ?
нулимс бол ерөөсө чанга гэдэг тал дээр их муу. Нулимсаа гаргахгүй гэж хичээх үе байдаг. Тэгсэн хэрнээ тэрийгэ цаашаа татах гэж бас их юм болно. Тий. Ер нь л их тийм зөөлөн сэтгэлтэй болч. Дан ялангуяа ингээд нас явах тусам хүний сэтгэл улам л зөөлөн болдгийм байна лээ. Ганц жүжигчин ч биш, ер нь л хүн бүхэн тийм болдгийм байна лээ, тий. Би ягаад энэ тухай асууж байгаа юм бэ гэхээр зэрэг моно жүжигийн дэлхийн хамгийн шилдэг жүжигийг дэлхийн өндөрлөгтөнд толилуулад тэр хамгийн том малгай, хамгийн том шагналыг эх орондоо авцрах болоод дэлхийн том тэр шүүгчд орж ирээд баяр хүргээд 6 хамт ахуулж яхад үлгэр туйлсаар хүмүүжүүлсэн тэр гайхам сайхан бодогдсон уу? Оо бодогдсон шүү дээ. Тэнд ингэж л асуух. ер нь л бол тий. Ер нь л бол тэгэл бүхэл юм бодогдно. Аавыгаа бодно, нутгаа бодно. Яг ингээл үргэлж намайг одоо холоос ингэж дэмжиж идэг ард түмэн тэгээ бүх юм л бодогдно. Тэгэл аав тэгээ Монгол улсын улсаа төрүүлж боддог. Ааваасаа төрүүлээд Монгол минь одоо монголчууд минь гээд ард түмэн улсын минь тухайл Монгол минь л гэж төрүүлж бодогддөг юм байна лээ. Тий. Эрэхт нээж нь юу гэж яах юм? Ээж бол тэгэл баяр хүргээл ихээс илүү айхтар тийм сүртэй юм хэлэхгүй шүү дээ манай ээж. За болж идэл гэж байна. За баяр хүргээ. Гэл нэг том шагналж гэж мэдэхгүй тэгэл тоохгүй манай ээж тэгэл. Гэхдээ мэдж байгаа ч юм болоо та яаж мэдж байгаа? Хэм мэдхгүй. Тэгэл одоо Монгол их тийм манай ээж тэгээ миний юмыг нэг олигтой үздэг шүү дээ их сонио. Театр дээр авчир жүжиг үзүүлэхээр ээж маань ерөөсөө нөгөө алдчихгүй гэдэг ингээд санаан зовоод идэх гэсэн. Манай хүү ээж хоёр асуух гал юм. Миний жүжигийг үздэггүй гэхээр зэрэг би тэгж асуух гэсэн чинь төрүүлээ ярьчлаа тий. Их хүн тийм байдаг юм байна л да. Монгол их хүн. Үрмэн хүүхэд минь алдаж эндэх вэ? Яарч даарах вэ тий? Сандрах вэ мэдэх вэ? Буруу зүрх юм хийх вэ гэж дандаа л үргэлж бодож араас нь магадгүй таа ч гэсэн хүүхдээ хадлаа гэж боддог л байх л да. Тэгж бодоод очихгүй холхон шиг чимээг нь сонсоод барааг нь хараад аз жаргалтай байх нь сайхан байдаг юм биш үү? Харин тийм байдаг юм шиг байлаа. Тэгээд дэлхийн том шагнал аваад ерөөсөө үз чаддгүй. Их актер магтаж хөөргөөд яах вэ? Дотроо заа болж тэ борхоо өршөө гэд ингээс олжсэн байх л та. Тийм байх. Тэгээ ээж та миний жүжигчэн дээр уйлвуу гэхээр уйлаагүй гэдэг. Тэгээ та ямар муухай хатуу сэтгэлтэй юм бэ гэд нэг өдөр би одоо чамайг алдчих вэ гэж ээж нь бодоод ерөөсө тэр дотор нь орж үзэж чадахгүй юм байна штэ гэд ээж тэгжсэн. Хөрхөдөө. Тэгээд тэгсэн хэрнээ Солонгос кино үзээд миний сериалыг үзэхгүй. Их инээдтэй манай ээж. Тэгээд заримдаа надаар загнуулна. Хөөрхөн штэ. Хүний ээж гэдэг чинь тэгэл бүх юмд санаа зовно. Гараал явна. Тэгээ шүнжэнгээ ажил хийгээл яваад ирэхээр хөгшөрсөн хойно хүртэлтэй. Та одоо хэдэн цагт ирж байгаа юм бэ? Шүнжэнгөө ядарсан зураг авахудаад орж иж байгаа чинь та одоо хэдэн цагт ирж байгаа юм бэ гэж загнадаг штэ манай ээж. Их хөөрхөн. Хүний их хүн гэдэг бол тэгэл шаал өөр юм л бодож идэг юм бэл. Тий. Та ч гэсэн тэгдэг үст. Тийм. Хүүгээ бас тэгж бодно. Хүүн одоо хэдтэй вэ? Миний хүү одоо 20-той. Ямар сургууль сурч байна? Шүтээсийн харилцаа холбооны сургуульд. Мэдээлэл харилцаа холбооны сургууль. Жүжигчин болоо энтер гэж хүсээгүй юу? Хүссэн. Тэгээд тэрнээс нь бүр өстэй арайгч нэг займжуулж явж иж нэг юм тэгээд цааш нь болгосон. Яаж байгаа зүгээр жүжигчин болгочихгүй байсан. Хэцүү шүү дээ. Хэцүү маш хэцүү. Сая тэгвэл хоёлоо нөгөө сая ярьжсэн хайр эргэсэн хавар гэдэг кинон дээр та нартай хамтран тоглосон Монгол улсын хоёр шинэхэн гавьяат хоёлоо нэг хүүгээ дагуулаад ирсэн байлаа шүү дээ. Монгол улсын гавьяат жүжигч Ууханы Батбаатар, Гомбын Золбот хоёр хоёлоо л хүүгээ дагуулаад ирсэн байлаа шүү дээ. Тийм. Тэгтээ тэд нар чинь бас ирчүүд эрэгтэй хүн бас арай өөр эмэгтэй хүний хувьд бол урлагт хэцүү байдаг л да. Тэгтээ би ерөөсөө урлагийн хүн болоосоо гэж хүсээгүй. Арай өөр мэрэгчлээ болоосоо л гэж хүссэн. Тий. Надад яагаад гэвэл би яг урлагийн төлөө ганцаархнаа яг одоо энэ моно жүжиг хийхэд хүртэл яг ингээл гав ганцаараа зүтгэдэг болохоор надад их хүнд байдаг л да. Тэгээ эмэгтэй хүний хувьд яг урлагийн төлөө ганцаараа зүтгэнэ гэдэг бол маш хүнд байдаг. Илүү надад нөгөө эмэгтэй хүн учраас илүү тийм хүнд байсан болохоор би тэр хоёроос илүү бас хүүхдээ урлагийн хүн биш байгаасаа гэж хүссэн байж магадгүй тий. Би бол жоохон онцгой зантай юм аа гэж хэлэх гээд байна. Өөрөө хинээс ч асуухгүй яваа шалгалт өгөөд хүснээрээ явчаа. Тэгээ хүний хүслийг тэгээд өөр тийш нь чиглүүлчих. Миний хүүч бас тэгж хэлээд байгаа. Ээж би олон хүүхд гаргана тань шиг би ганцхан хүүхдтэй болохгүй. Би олон хүүхд гаргаж иж одоо ядаж нэгийг өөрийнхөө байлгалаа гэхэд бусдыг өөрийнх нь дураар байлгана гэж манай хүү их мундаг тийм ярьж илээ. Тэгээ би
Би хүүгээ хитрхи их яг өөрийнхөө л байлгаад байгаа юм да гэдэг тэндээс л ойлгосон л доо. Магадгүй заримдаа хайр ихтгэхэр тэгж өөрийнхөө байлгахыг хүсдэг байх. Тийм ээ, тэгэл юм бүхнээс хамгаалаад эдээ ингэчихвээ, эдээ тэгчихвээ гэл ингээл бүх юмнаас ингээл хайрцаглаад байна. Хайрцаглаад. Одоо дараагийн уран бүтээл ямар уран бүтээл байна? Зүгээр моно жүжигийн хувьд. Зүгээр моно жүжигийн хувьд бол миний мэддэх хамгийн анх удаа хамгийн гайхалтай моно жүжигийг хийсэн хүн Ховд аймгийн уугуул Монгол улсын ардын жүжигчин Лойлын Жамсаранжив гэдэг хүн Хамлет гэдэг жүжигийг хийжсэн санагдаж байна. 1990-ад онд. Жама ах маань яг Хамлет жүжигээр моно жүжиг хийсэн. Гэхдээ тэр маань радио жүжиг. Тий. Тайзан дээрх биш. Радио жүжиг. За тэгээд тайзныхыг бол яг хамгийн анх манай Сарантуяа ардын жүжигчин Сарантуяа маань Леди Макбет жүжигээр 30 минутны тийм жүжиг хийсэн байдгийн. Тэрийгээрээ бас олон улсад Польш руу фестивальд явж исэн. Тий. Яг тайзны бүтэн жүжигийг бол яг Сарантуягч хийсэн. За тэгээд яг моно төрөл гэхээр Жамахын одоо Гамлет бол яг телевиз радиогийн жүжиг. Тэгээд Соо ах маань бас яг ганцаараа тоглодог штэ тий. Дуулна, шүлэг үншин. Гэхдээ жүжиг биш. Тий. Жүжиг болгож болох л байх л та. Тэрийг яг өөрөө нугархаас бусдыг л хийдэг хүн тий. Тийм мундаг. Тийм. Тэгээд яг одоо яг миний хувьд болохоор яг энийгээрээ олон улсад яваад бас яг шагнал аваад миний шагналыг чинь бас төр засаг маань үнэлээд бас мөнгө төгрөг өгөөд ингэсэн. Тэр мөнгө төгрөгөөрөө би олон улсын фестивалийг Монголд одоо энэ жил 3 дахь жилдээ хийх чинь 10 сард. Эхний жилүүдэд нь болохоор их олон орон ирж оролцсон. Эхний 2 жил нь болохоор ерөнхийдөө таниулах моно жүжигийг Монголд таниулах одоо моно жүжигээр явах сонирхолтой маш олон жүжигчид байна л да. Олон улс руу чинь бид нар яг драмын урлаг олон улс руу том жүжигээрээ явах гэхээр зардал маш өндөр байдаг л да. Бид нар чинь тэгэл 10-20 хүний бүрэлдэхүүн дээрээс нь дахиад тайзны ажилчид, гэрлийн ажилчид гэл ингээл 50-60 болоо явчихдаг байхгүй. Тэгээд тийм болохоор тэр их олон хүний зардлыг олон улс руу фестивальд ингэж явуулах их орон маань одоо ямар байгаа вэ те. Одоо тэрийг одоо спонсорлоод явуулах тийм хувь хүн байгууллага одоохондоо гарч ирээгүй. Тийм болохоор моно жүжиг гэдэг ихээр ганцхан хүн тоглодог учраас би ч одоо тайз маань ингээд нэг 7 хил. Тэгээд 7 хилдэ бариад ингээд өөрөө явцдаг. Эсвэл хажуудаа ер нь олон улсын фестивал болохоор 3-аас доошгүй хүн гэж заадаг л да. Тэгээд хажуудаа нэг хөгжим тавих хүнтэйгээ ч юм уу аль эсвэл очиод тэр газараа хөгжмөө ийм үгэн дээр тавиараа гэдэг ингээ хэлцдэг л дээ. Тэгээд тийм болохоор залуу жүжигчд ялангуяа одоо олон улс руу гарч моно жүжигчин фестивальд оролцох асар их сонирхолтой байна. Дэлхийн тавцанд гарах тий одоо хилээ сурж гин маш их тийм би физикл хийх гэж одоо үзэж дарж гин. За тэгээд яг энэ утгаараа одоо Монголын залуу уран бүтээлчд монгол жүжигчдэд за ганцхан залуучууд гэхгүйгээр одоо 5 сарын 22-нд одоо улсын уралдаан маань болно. Моно жүжигийн улсын 3 дугаар уралдаан маань болно. Одоо надад моно жүжигийн Монголын моно жүжигийн төв гэж байгууллага байдаг л да. Төрийн бас байгууллага. Тэгээ тэрнийхээ дагуу ерөнхийдөө яг моно жүжигийнхээ уралдааныг явуулдаг. Тэгээ энэ жил улсын 3 дугаар уралдаанд маань Дамдаа ах маань оролцох гэж байна. Монгол улсын гавьяа жүжигчин Дамдаа ах маань оролцох гэж би бэлтгэлээ хийгээд ингээд эхэлсэн те. Өөрөө моно жүжигтэй болчих юм бол одоо булганаараа ингэж явж тоглоно, сумдаараа явж тоглоно гэж байгаа байхгүй гэх мэтлэн маш их тийм бага зардлаар хийгддэг. Дээрээс нь бага зардлаар одоо олон жүжигчдэд мөнгө төлөөд нэг хувь хүн нэг жүжиг хийлээхэд олон жүжигчдэд мөнгө төлөх шаардлагагүйгээр яг цэвэр яг өөрийнхөө потенциал, өөрийнхөө чадвар дээр тулгуурлаа хийчдэг болохоор бага зардлаар хийгддэг. Дээрээс нь гадагшаа бага зардлаар яваад өөрийнхөө улсыг сурталчлаад өөрийнхөө чадварыг одоо үнэлүүлээд ингэж ирдэг ийм бүтээл учраас энэ дээр бол хүмүүс маш их тийм одоо ажиллаж эхэлж байна. Тэгээд энэнийхээ уралдааныг 5 сарын 22-нд хийн хүмүүс бол одоо мэдүүлгээ өгөөд эхэлсэн байж байна. За тэгээд дээрэс нь яг л энэ моно жүжигийг л одоо сурталчилж Монголд энэ чиглэлийг л хөгжүүлэх гэж хичээж зүтгэж байна. Нэг сард бид нар бас соёл урлагийн их сургуультай хамтраад одоо хөдөө орон нутгийн жүжигчдэд моно жүжигийн сургалтыг явуулсан. Одоо эх жил дахиад бас явуулна. Гэх мэтлэн хэрвээ хөдөө орон нутгийн жүжигч ер нь л хөдөө орон нутгийн жүжигчид драмын театрын том сайхан жүжигчдийг хүлээг
гээл те ингээл ажилгүй шахуу ингээл байж идэг штэ. Тэгэд ерөнхийдөө тэд нар хэрвээ моно жүжиг хийгээд ирэх юм бол хоёулаа нийлээд, гуруулаа нийлээд цаг 40 минутын, цаг 50 минутын, 2 цагийн ч юм уу тиймэрхүү тоглолт хийгээд сумдаараа явах те, сумдаараа явах боломж тэднэрт гарч ирж гин, мөнгө олох боломж гарч ирж гин, өөрийгөө чадваржуулах боломж гарч ирж гин, олонд таниулах боломж гарч ирж гин, тэр битгий хэлбэр айлын гэр дотор хүртэл тоглох боломж тэднэрт байгаа. Бүр малчтад хүртэл урлагийг сурталчлах тийм боломж байгаа гэдэг утгаараа энэ одоо яг төрлийг ингэж хөгжүүлж явж байгаа. Тэгээд энэ маань энэ жил олон улсын фестивал маань 10 сарын 2-ноос 9-ний хооронд яна би нөгөө моно жүжигээ хитрхийх яриа явчихгүй яав. Уг нь драмынхаа театрын жүжигийг би ярина тий. Тэгээд энэ маань 10 сарын 2-ноос 9-ний хооронд олон улсын фестивал маань Монголд явагдах юм. Тэгээд тэнд нэг нэлээд хэдэн орон одоо энэ тэмцээнд маань оролцохоор ялагчдын цуваа гэдэг нэртэй энэ тэмцээнд маань оролцохоор мэдүүлгөө хүчгсэн байж байгаа. Дээрээс нь шүүгчид ирнэ гаднаас ЮНЕСКОгийн дэрэгдэх моно жүжигийн форумын дэд ерөнхийлөгч ирж нэг шүүгч нь ирнэ. Хоёр дахь шүүгч нь болохоор Израилийн нөгөө ямар Натаньяху гэдэг нэг ерөнхий сайд нь байдаг шээ. Беньямин Натаньяху. Тэрний ах нь гэлүү дүүн гэлүү нэг тийм Натаньяху гэдэг нэг хүн ирнэ. Ингээ хоёр шүүгч гаднаас ирнэ. Дээрээс нь Монголоос нэг шүүгч одоо хилтэй нэг хүнийг л одоо сонгож энэ уралдааны одоо шүүлтийг хийлгэнэ. Тэгээд иймэрхүү маягаар моно жүжигийн маань фестивал цааш дүүргэлжлэх юм аа. Одоо моно жүжигийн тоо баах ярьчлаа. Эрдэнэтэд бас моно жүжиг тоглодог хүмүүс байдаг. Эрдэнэтийн одоо хүүхд залуучдын театрын жүжигчин Мишель гэж залуу байдаг. Мишель Монголд болсон нөгөө Монголын анх дугаар уралдаанд 2 дугаар хайранд орж исэн. Тэгээд Мишелийн жүжигийг яг олон улсын фестивал дээр нь гадны жүжигчид, гадны продюсерууд үзүүлж исэн. За тэгээд их баярлалаа бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирээд олон сайхан зүйлийн тухай их дэлхийн хамгийн мундаг моно жүжигчин болцоход яг л даруухан ингээд яриа сууж байгаад нэг талархаж байна. Таны энд гаргасан амжилтыг, таны энд байгуулсан гавьяаг их орон төр ард түмэн чинь бахархаж, хайрлаж, гүндэлж хүлээж авч байгаа баг. Төр иргэшээх байх гэж би бодож байна. Тэгээсэй ч гэж бас хүсэж байна. Эх орны минь баруун хязгаар тэртээ хүндэр улсын оргил цагаан харихны энэ мундаг эмэгтэйгийн заман цагаан байж өмнө чинь танд эрдэм заасан Монголын урлагийн цэлмэг хөвгтөнгөрт одод шиг гэлэлцсэн тэр эрхэм багш нарын араас шилийг нь дарж Монголын тайз дэлгэцийн урлагийг дэлхийн түвшинд хүрэх ёстой газар нь өшөө илүү хүргэж дараагийн олон залуучуудыг өөрийнхөө гიშгсэн мөрөөр хөтлөөсэй гэж танаас хүсэж байна. Таныг өнөөдрийн энэ зэрэгтээ явж байгааг магадгүй ертөнцийн өнөөдөр хамтдаа сэрүүн байсан бол аав нь эцэг нь ихэд талархан битүүхэн дотроо мэгшиж магадгүй хүүгээрээ охиноор бахарах байсан байх гэж бодож байна. Танд хүний амьдралд хүсч бол хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Их баярлалаа. Өндөр хэмжээнд ярьж чадхууц тийм мундаг бахархалтай тийм хөтлөгчтэй ярьсандаа маш их баяртай байна. Тэгээд таны хэлсэн тэр сайхан урмын үг, таны хэлсэн тэр сайхан ерөөлүүд бас сайхан орших болтугай. Би бодож ин л да бас яг одоо яг өөрийнхөө тоглолтыг дараа нь бас яг эдит пиавч жүжигийг бас яг танаа одоо хамт олонд ирж толиулж болох юм байна да гэсэн нэг тийм бодол эргэж бас ирэх тийм бодол бас яриад сууж хахад бодогдлоо. За ирээрээ. Танд баярлалаа. За. Ингээд бидний бэлтгэсэн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би овголсон халуун зүрхний уурал хайр гуньгийн чинь хүртэл өвлсөн өргөстэй орчлонд бүдчээд өөлөд суухын цагтаа хүн өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг.